Хаа газар мэдрэлийн тогтолцоонд цогцсон хүмүүс заавал байх юм аа. Тэд нар тэгээд эрүүл сарвал дүр эсгэж байгаад чухал мессен дээр заларчих юм. Өмнөх засагт ийм нэг нөхөр байлаа. Өнөөдөр Монгол Улсын ерөнхий сайд Алтан хуйг 2012 онд ерөнхий сайд болсон явдал нь хувь зээний хэрэг 1981 онд шийдэгдсэн. Яагаад гэвэл 81 онд тэр хүн Алтан туяа нэрээ Алтан хуйг болгосон учраас намын даргуулсан ерөнхий сайд болсон. Тэгээс энэ үгний зөрүүч асар учиртай юм аа. За энэ ч яах вэ? Өөрийгөө жинхнээсээ бөө гэж итгэж явсаар байгаад дуусах юм. Гэтэл хамсаатан нь бас байна. Байхаар барахгүй бас л төрд ороод ирчихсэн байх юм. Зүгээрчгүй бүр улс орны авдар дээр гараад мордоод авсан байна. Бөө мөд итгэхээс гадна ядаж байхад ойрын зайд бол барьцгүй худлаа туудаг нөхөр байна лээ. Бас монголчууд нөгөө сүсэг бишрэлтэй тэгээд нөгөө талигаж болсон өгснийхээ нэрийн өмнөөс биеийн татварыг авмааргүй на гэсэн санал сангийн ам талдаа их нэлээд ахмадуудын санал их яриад байгаа учраас. Яасан бол яг also